За тэгээд гэрэл гэгээтэй ямар юм байгаа нэг ард түмэн хараад шүүх юм байгаа үсттэй тэгээд нэг жил мэдэн дараа. За нөгөө талаараа уул нь бол бид нэр 200 сая тонн үрс гаргаад авах боломжтой. Энэ бүх юмнууд ингээ гацаад байд юм уу яагаад гэдэм. За одоо 2015 онд бол авилгаараа бид нэр 70 хэдэд байсан юм аа. Одоо бид нар чинь балбын дараа орчод байна шүү дээ. Тэгээ ийм л байдалтай байгаа шүү дээ. Тэрийг та нар мэдж байгаа үсттэй. Юу болоод байгаа гадуур дотор. За нөгөө талаар бол сая тэр ерөнхийлөгч нь ард түмнээс сонгогдож байсан улсууд болохоор бас нэг юм хилээд байдаг очжээ. 10 тэрбумын алдагдaltaй гэрээ байгуулсан гэдэг шүү дээ. Гэхдээ тийм их мөнгөтэй юм уу бид нар? Би асуулт асуугаад байгаа та нар хариулахгүй байсан. Тэгэл яарж байгаа л баталсан. Энэ 126 бүгдээрээ сайн болцсон гэдээсэн. Тэгээд тэнд чин энэ дарга нарын гишүүдийн хэд хэдэн нөхдүүд орцсон За Гамбат гишүүн үг хэллээ. За одоо хинээс асуух уу? За 10 Бямцогт сайд хариулах уу? Тэ. За Бямцогт сайд хариулъя. Энэ асуудлаар улсын хурлын гишүүдээс хэвлэл мэдээлэл олон нийт асууад байгаа. Тэгэхээр та бүхэн бас өөрснөө яг энэ яг үнийг гэрээ хэлцээрт бол орж исэн хүмүүс энд байхгүй шүү дээ. Тэгэхээр та бүхэн өөрснөө энд засгийн газрын хувьд үүн дээр хариултаа албаас өргөх зүйтэй байна. За Гамбат гишүүний асуултанд хариулъя. Гэхдээ одоо их хурл дээр бүгдээрээ л хилэлцээл бүгдээрээ л хамт баталсан. Засгийн газрын холбогдох сайд нар одоо аж үйлдвэр эрдэс баялагын сайд, зам тээврийн хөгжлийн сайд гэх сайд нар гарын үсгээ зураад ажлын хэсэг нь ажилласан. Тэгээ энэ нэмийг одоо бас эргээ одоо юу гэдгийг их хурл дээр бие биенээ байцаагаад бие биенээс асуугаад байх. Одоо хэр зохимжтой юм бол иргэд олон нийтгэл өөр өөрсдөө байр суурь үзэл бодлоо илэрхийлж байдаг, шүүмжлэх асуудлаа шүүмжилдэг, заримдаа худлаа өнө мэдээлэл тарааж байдаг. Тэр болгоныг одоо их хурлын танхимдаар оруулж ирээд нэг одоо асуудал болгоо хэрүүл хийгээд их шаардлагатай болов. Шаардлагатай бол улсын их хурлаас ажлын хэсэг байгуулах, засгийн газраас ажлын хэсэг байгуулад үнэхээр одоо асуудал байж юу, алдаа байж юу, мэдээлэл одоо бодиттой үнэн худлаа юу гэдгийг шүүгээд үзэх бололцоо боломж байгаа бохоо. Тийм болохоос энэ талд нь шаардлагатай бол бас анхаарч ажиллах талд нь бас анхаарья. За Дэлгэр сайхан сайд нэмж хариулъя. За би Гамбат гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол хил холболтын төмөр замын тухайд нэгдүгээрт Монгол улс төрийн худалдаа авалтын газар тендер зарласан. Хятадын компани өөрөөр хэлбэл урд одоо хөршийн гүүрэн байгууламжийг барих тэр компанийг одоо энэ тендерт оруулсан. Хятадын одоо 2 компани орж ирсэн. Манайд бол одоохондоо ийм төвөгшил ихтэй барилгын байгууламжийг барих компани одоохондоо байхгүй. Яг тэгэхээр энэ 18.3 км ийм гүүрэн байгууламжтай хил холболт байгаа. Амт шүнэ. Одоо хамгийн өндөр нь бол 30 м, хамгийн нам газартаа 20 м ийм өндөршилтэй дандаа гүүрэн дээгүүр явах, нарийн бол өргөн царгийн төмөр зам явах ийм байгууламж байгаа. Тэгээ энийг худалдаа авах, төрийн худалдаа авах газар шалгаруулад Хятадын CRC. За Дэлгэр сайхан сайд нэмж хариулъя. Хятадын CRCC буюу Хятадын зам гүүрийн компани шалгарсан хамгийн бага үнээр 848 тэрбум буюу доллараар 235 сая доллараар шалгарсан. За тэр гэрээ баталж явах үед бол 290 сая долларын санал өгж байсан. Их хурл дээр яригдж яхад гишүүд одоо та гэрээ хийх гэж байгаа хамгийн бага үнээр одоо хийхийг бодорой гэдэг юм захиа даалгавар өгсөн. Энийг одоо биелүүлсэн. Тэр утгаараа одоо энэ ажил ингээд нэгдүгээрт явагдаж байгаа. Хоёрдугаарт энийг бол ямар нэгэн оптек байхгүй. Монгол тал өөрийнхөө одоо тендерт одоо шалгарсан компанид өөрөө одоо 5-7-оос шууд бэлэн мөнгөөр нь төлөх юм аа. Энэ байгууламжийг мөнгийг өртгийг Монгол талынхаа байгууламжийн мөнгийг бид өөрсдөө төлнө. Хятад тал өөрсдийнхээ байгууламжийн мөнгийг өөрсдөө төлж байгаа. Тийм учраас бид урьдчилгаа мөнгөө төлөөд барилга байгууламжийн ажил эхэлсэн.
Хоёр дахь заалтанд бол аль болохоор Монгол компаниудыг энэ туслан